Монгол телевизийн бүтээл. Төрөх төгсөн эмэгтэйчүүдийн анхаарлыг өөр зүйлд хандуулснаар өвдөлтөө багч гисэн мартдаг болохыг манай шинжилгээ ухааны салбар болон тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх барихын эмчнэр маань хэлж байна. Тэгэхээр төрөх хүрээний тоглоом шоу нэвтрүүлэгт оролцож байгаа ээж нар эмэгтэйчүүдийн маань хувьд тодорхой хэмжээгээр өвдөлтөө мартаж байгаа бидэнд бас анзаардаг. Тэгэхээр манай нэвтрүүлгийн бас нэг сайн тал нь, сайхан тал нь өмнөөс харагдаж байна. Бид солон болон түүний ээж болох Сонин баяр нар манай нэвтрүүлэгт орох хэсгийг асуух юм даа. Ямар ч тач анхны төрөгч гэсэн. Сайн байцгаана уу? Сайн байна. За урьдчилаараа гинтийн байдлаар ороод ирлээ. За бид нэгэн телевизээс тэр дундаа Монгол телевизээс явж байна. За Монголд анх удаага төрөх өрөөний тэр дундаа төрөх өрөөнд явагдаж байгаа тоглоомын шоу нэвтрүүлэг хийсэн юм аа. Тэгээд энэ нэвтрүүлэг маань амжилттай үргэлжилж байгаа. Тэгээд бас нэгэн дугаарт маань та хоёрыг манай орох боломж байна уу гэж асуухаар орж ирлээ. Яа. Уг нь бол 7 асуулт асууна. За ойролцоогоор хэдүүлээ 30-40 минутын бичлэг хийгдэнэ. Тийм тэгээд 7 асуултанд зөв хариулах тоолондоо гоё филиг аваад, шагнал аваад явах юм. Тэгвэл гоё л. Зөчиг мэдчихтэй. Тэхөө. Ари. Та хоёр маань санал нэгтэйгээр шүрж байна. За баярлалаа. За тэгэхээр бидний оролцогчдоос нэвтрүүлэгт орооч гэсэн хүсэлт маш амжилттай биеллээ. Тэгэхээр бид бас нэгэн дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ бол төрөх өрөөний тоглоом шоу нэвтрүүлэг. Ямар гоё юм бэ? Гоё гэрэлтэй юм аа. Ийм өрөө гэж юусэн анзаараагүй юу? Үгүй. Бид нар их хөрөгч эмч нартайгаа хувилдсан. Хоёрт мэдэгдэх гайл болохоор орж ирэх хичээсэн юм. Ямар ч тач гинтэн байж чадсан бид баяртай байна. За, та хоёртаа бид дөрмөө танилцуулъя. За, дөрмөн маань их энгийн. За, бид 7 асуулт бэлдсэн байгаа. Нэг удаа буруу хариулах юм бол тоглоом харахад зогсохгүй. Тэгэхдээ тухайн буруу хариулсан шагналынхаа шагналаа бол авч чадахгүй байна. Гэхдээ өмнө нь зөв хариулсан шагналууд та хоёрын шагналын сан тэр чигтээ үлдэнэ. Хоёр дахь буруу хариулах юм бол харамсалтайгаар тоглоом зогсноо. Яаж юм Солонгоо? Бацлаад. За хэрвээ бүр их хүндрэлтэй байх юм бол бүр их бацлалт ихтэй байвал бидэнд хэлээд хэдүүлээ бас тавсарлага авч болно шүү. За тий. За ерөнхийдөө дөрөв нь юм байна. Ойлгомжтой тий. За хэдүүлээ энэ удаагийн супер шагналаа харцгаая. Энэ удаагийн дугаарт ямар супер шагнал байна вэ? За энэ бол Lamor брендийн гэр бүлийн супер бэлгийн багцыг бэлдсэн байна. За Lamor брендийн хувьд бол гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан бүтээгдэхүүнийг гоо сайхны төр донтоо бүтээгдэхүүнийг гаргадаг. За тэгээд энэ дундаас нь бид бас та бүхэнд онцолж нэг бүтээгдэхүүнийг танилцуулъя. За бидний хувьд бол сүүлийн тосыг эртээр үеэсээ хэрэгжилж ирсэн тий. Тэгвэл яг энэ бэлгийн багцад маань хүүхдийн бүтээгдэхүүнийг сүүлийн тосоор хийсэн байгаа. Ямар гоё юм тий нэрэд юу гаргаад шүү дээ тий. Телевизээр рекламд тийм. Тэгээд луунгийн тос болон наргил модны тосыг нэмж өгснөөр илүү тижээллэг зөвлөн чанартай болсон юм байна шүү. Тэгээд мэдээж ирэх хүүхдээ ярьсан маш гайхалтай тижээллэг байна. Тэгээд бүр нэг арсны өвчлөлттэй ч юм уу харшил тууралт гардаг хүүхдүүдэд хүртэл ямар нэг харшил өгөхгүй илүү сайн нөлөөтэй байх юм шүү. Тэгэхээр энэ удаагийн супер шагналын үед та нартай бүр супер гэр бүлийн бэлгийн багцыг бэлдсэн юм шүү. За ингээд хамгийн ихний шагналыг бас харцгаая. Хамгийн ихний асуултын хамгийн ихний шагнал маань Цур түнс компани бүтээгдэхүүн авах эрхийн бичгийг та хоёртаа бэлдээд байна. За үүнд та харж байгаа бол 3 төрлийн бүтээгдэхүүнийг савлсан байна. За хамгийн доор харагдаж байгаа хар манжингийн хувьд бол манай хацууртай хамт олон Монголд анх удаа хар манжинг маш амжилттай тариалж хурааж авч чадсан. За яг энэ бүтээгдэхүүний дан ганц нөгөө хүнсээ ногоох хэсэг илтгэр бүр эмийн ургамал гэж хэлж болох үст тийм гайхалтай бүтээгдэхүүн юм байна лээ. За тэгээд мөн сүү. За тэгээд зүгийн бал. Эхний асуултаа харъя. За. Нэрийг усанд оруулах үеийн тасалгааны хэм хэд байх ёстой вэ гэсэн асуулт байна. А-д нь 23-аас 25 хэм, Б-д нь 27-аас 29 хэм, В-д нь 31-ээс 33 хэм, харин Г-д нь 35-аас 37 хэм гэсэн байна. 35-аас 37 амар халуун шүү дээ. Их хал үгүй. Биеийн юутайгаа яачих юм шүү. Та хоёр маань асуултаа бас дахиад уншвал усанд оруулах үеийн тасалгааны хэм шүү. Тийм, тасалгааны гэсэн тийм. Тасалгааны хэм хэд байх вэ? 23-аас 25 бол биш байх.
27-аас 29 юм болов. Чи юу гэж бодож? Би болохоор Вен гэж бодож байна. 31-ээс 33. За тэгвэл Вэгийн лав яа. Тэгээ Вен. За. В хувилбар. В. Аха. За В хувилбар буюу 31-ээс 33 хими байх тохиолдолд бид хүүхдүүдэд усанд оруулах боломжтой байна. Тэр дундаа няраг те. За хэдүүлээ харцгаая. Яа. Ногоо асуул зөв, улаан асуул буруу шүү. За. 35-аас 37 нэс юм болов. Тэр хит халуун болж байгаа. Яа. Фишвэн. Эхнэлээ. Хараад нэсэн болоо. Нэрээ болохоор нөгөө 35-аас 37 байсан баха. Мэдгэдэл одоо харцгаая зөв хариулт нь одоо ногооноор асах болно. 23-аас бага юм биш үү те? Тийм байна. Тийм байна. Ер нь өрөөний температур нэг ойролцоо бас нэг 20-оос нэг 25 ч юм уу байдаг байхan. Тэгэхээр яг л тэр температурт л оруулж болдог байхan байна. Нэгснэрээ гацуур тунс компани бүтээгдэхүүн авах эрхийн бичиг хааж чадсангүй. Тэгсэнгүй. Одоо ингэ нэг алдсан цаашаа алдах хэрэггүй болж шүү дээ. Тийм байна. Хэдүүлээ супер шагнал хүртлээ явах хэрэгтэй шүү. За хичээцгээе. За ингээ хоёр дахь асуултынхаа шагналыг харъя. За энэ бол лактонатал DHA болон за D3 жуниор их хүүхдийн амин дэмийн вакцыг бид бэлдээд байна. За Германы Denk Pharm компани хамт олонний бас худалдаалж бүтээгдэхүүн. За тэгээд prenatal буюу лактонатал DHA яг энэ бүтээгдэхүүний хувьд за хөхүүл ээж болон за төрхийн өмнө нас хэрэглэхэд нэн тохиромжтой бүтээгдэхүүн. Төрсний дараа бидний нүүх суграал тэ хүмүүс суграал их ядрамтгай болдог. За түүнд энэ нэлээд тус олдог байна. Харин D3 жуниорын хувьд бол дөнгөж төрсөн яриад хүртэл хэрэгжилж болох үст D витамины нөхтийг шүү. За бүр төрсэн цагаас нь хэрэгжилж болох нь. Тайлбал асуултаа харъя. Төрхийн өвдөлт намдаах аргыг ямар үед хэрэглэхгүй вэ гэж байна. Төрхийн. Ад нь их өөрөө хүсэхгүй бол өвдөлт намдаах арга хэрэглэхгүй. Бэд нь их халуурч байгаа үед өвдөлт намдаах арга хэрэглэхгүй. Харин вэд нь тариа хийх газар өрөвсөлтэй байх үед өвдөлт намдаах арга хэрэглэхгүй. Гээд нь дээрэхгүй гэдгсэн байна. их өөрөө хүсэхгүй үед чамаагүй хийх байх. Угаасаа нөгөө Тэ. халуурч байгаа үед өвдөлт намдах арга. Өвдөлт намдах гэхээр чи их халуурч байгаа үед өвдөлт намдах арга хэрэглэхгүй. Тариа хийх газар өрөвсөлтэй бүгдээрээ юм уу? Дээрх бүгд юм болов? Тийм. Дээрх бүгд хаа. Дээрх бүгд. Дээрх бүгд байх л гэж бодлоо. За тэгвэл дээрх бүгд буюу Г гэсэн хэлбэрийг сонгож байна уу те? За санал нэгтэй байна уу? Тийм Нэгтэй. За гомжтой. За ингээд манай оролцогчид маань хоёр дахь асуултынхаа хариултыг Г хувилбар гэж бодлоо. Хамтдаа харцгаая. Вау, яг болсон шүү дээ. Зүг таашаа. За ингээд хэдүүлээ хоёр дахь асуултанд маш амжилттай хариулж чадсанаар лактонатал DHA витамины 1 сар хэрэглээ. За мөн D3 жуниор витамины 100 оны хэрэглээг хожиж чадлаа. Тэр үргээ. Баярлалаа. За урагшлалд 3 дахь асуултынхаа шагналыг харъя. Урамшуулт асуулт юм. Томдохгүй энэ доор бас нэг даалгавар гарч ирнэ. Хоёр маань 30 секундын дотор хэр олныг нэрлэж чадсанараа минут тутамд нэг тутамд нь 20 сая төгрөг хочих юм байна. Нарны аймагуудыг нэрлэнэ үү гэсэн байна. За шууд минут явж эхлэх гэж уучлаарай. 3 2 1 за яасан. Ангараг бууд. За давхар болж байна. Сумья Юу лээ үрчтэй яг сандрахаар ингээ орж ирдэг юм байна те. 20 секунд. Ой. Хитлэр барахас содгийг хэлсэн юм. 10 секунд. Ааста мэдхгүй. Хион 70 гэж жоо. 4 3 2 Ангаа 1 би ч мэдгүй дээ хэлсэн шүү яана сандраад байна. сандраад орж ирдгүй биш тийм гэж бодоод. За эхний хэлдэг сумья бол биш юм байна. За хамгийн эхлээд ангараг, бод, бархасвад, далай ван, бархасвад, дэлхий ван гэж хэлээд
За ингээд нийтдээ 5-ыг 2 маань зөв нэрлснээр 100,000 төгрөг нээздэг байна. Яана. Баярлалаа. За охинтой өгч юм чи. За баярлалаа. Өгч. Төрхий. Охиндоо гэснээс та хоёр маань яг төрсэн ээж охин хоёр уу эсвэл танаа нөхрийн тань ээж? Манай хадам ээж. Чи нөхрийнх нь ээж юу? За. За хэдүүлээ үргэлжлүүлээд 3 дахь асуултынхаа шагналыг харъя. За 3 дахь асуултын шагнал маань Li Toy One брендинг дугуйт биелийн хэмнэх шүү. Ийм хөрхөн тоглоом байна. За. Хүүхдийн хүмүүс тодорхой болсон уу? Охин байгаа юу? За охтуудад бас зориулсан хөрхөн тоглоом байна те. За энэ тоглоомны хувьд бол харж байгаа болов. За дугуйтай. За хүүхдийн хувьд бол түрээд явах тохиромжтой. Тэгээ хамгийн гол нь хүүхэд ямар нэгэн байдлаар шүлсдэг те хазах одоо жамандаа хийх зуршил бол бага насны хүүхдэд их байдаг шүү те. За тэр болгонд ямар нэгэн хор өнөл огтосоо байхгүй. Будаг болон аливаа зүрлийн химийн зүйлүүд агуулаагүй шүү. За хэдэл асуулт арай. Жирэмсний хиддэх 7 хоногоос хүүхдийг ураг гэж нэрлэх вэ гэсэн байна. Ад нь эхний 7 хоногоос, Б нь 3 дахь 7 хоногоос, харин В нь 8 дахь 7 хоногоос, Г нь 10 дахь 7 хоногоос гэсэн байна. Юу яд штэ энэ дэр нөгөө нэг 5 сартай талаа ургийн хөгжлөө харуулах хэрэгтэй гэдэг юм чи. Тэгвэл 8 дахь 7 хоног бас юм шүү. Эсвэл 10 байх. Буурч болох байл. Одоо яана. 2-3 сартай. Мэдэхгүй юм байна тий. 8 дахь 7 хоног бас 10 дахь 7 хоног бас 3 дахь 7 хоног юм лөө. алдах хэрэггүй даа Харин юу тий. Тоор маань алдах хэрэггүйгээс гадна хоёрт бас нэг боломж байгаа. Энэ юу гэхээр хүй боломж гэж байдаг. Тэг хүй боломжийн хувьд бол эх өрх ч юм уу за эсвэл танаа гэр бүлийн хий нэгнээс бас гаднаас оруулж ирээ. Та гурлаа хамт бодож байгаа асуултанд хариулах юм байгаа. Гэхдээ хоёрын маань дөнгөж 3 дахь асуултанд ярьж байгаа шүү. Тэгээд ер нь бол димяах гэж бодчих. За одоо яах юм бэ хоёлоо? Хэдийн гэж авах вэ? 8 дахь 7 хоногс юм лөө. За 8-ыг авах уу тэгвэл? Тийм вегийн авчт юм. В хэлбэр санал нэгтэй байна тий. За. За оролцогчдын маань хувьд 8 дахь 7 хоногоос гэсэн хувилбарыг сонголоо. За В хувилбарыг сонгосон маань хамтдаа харцгаая. 10 юм лөө 3 л байсан баг. Йоо ашиг. 8-7 хоног гэдэг чинь эхний 2 сар гэсэн тийм. Тэгэхээр ураг гэдэг юм. Тэгэхээр л ураг гэдэг юм байна. За үргэлжлүүлээ 4 дахь асуултын шагналыг харцгаая. За энэ бол Vision брендийн дөнгөж төрсэн хүүхдийн бэлгийн багцыг бид бэлдээд байна. За дөнгөж төрсний дараа гэхээр нийлээд их нэмэр болох бүтээгдэхүүн байгаах гэж бодож байна. За Vision-ийн хувьд бол дэлхийн 80 гаруй улс оронд албан ёсны эрхтэй худалдаалагддаг юм байлээ. Японд үдээгүй бүр Азда яг хүүхдийн бүтээгдэхүүнээр номер 1. Энэ дундаас бид бас хоёртой нэг чухал нэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Нус сорно гэдэг нэг чухал асуудал байдаг тийм. Нярайн хувьд бол одоо бүр их хэцүү зүйл байдаг тийм. Тэгээ Vision-ийн маань одоо яг нус сорогчийн хувьд бол Японы мэрэгжлийн эмчнэр болон эрдэмтдтэй хамтран гаргасан. Тэр дундаа Чихама хоолын эмчнэртэй хамтран гаргасан бүтээгдэхүүн юм байлээ. За ээж одоо нөгөө тухайн хүүхдийн хамарнаас нусын сор хүчийг тохируулт юм байна. Тэгэхээр нөгөө хит хүчтэй биш, хит зөөлхөн биш болчингууд хамрын гүнд байгаа тэрхүү нусыг хүртэл ховх саран авах чадвартай. Гэхдээ тэглээгээр нөгөө нэг хүүхдийн арсыг гэмтэхгүй. За хэдэл асуулт арай. За төмөр айл хүнсэн дагуулагдах бай гэсэн байна. Харьцангуй гайгүй асуулт ах шиг байна те. Ад нь төмсөнд, харин Бэд нь жиржинд, Вэд нь тарганд, харин Гэд нь өндөгний шарт гэсэн байна. Төмсөнд чинь нөгөө кали гэдэг лөө. Төмсөнд үү? Тийм. Тарганд цус кальц тий. Тэгээд жиржинд төмөр байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр өндөгний шар байх магадaltaй. Өндөгний шар гэхгүй үү? Тэгэхэл юм бэ. Бусд нь бол нэг ойлгомжтой л байна тий ерөнхийдөө. Өндөгний шар гэхгүй тэгээд. Өндөгний шар. За хэдүүлээ тэгвэл хувилбараа харцгаая. Г гэсэн хувилбарыг сонголоо. Яна. За эксперт таад маань Vision брендийн дөнгөж төрсэн хүүхдийн бэлгийн багцаа хожиж чадлаа. За энэ донд нөгөө нэг мундаг нус сорогч маань байгаа шүү дээ. За хэдүүлээ өргөжтөлье. 5 дахь асуултын супер шагналыг харцгаая. За энэ бол хувьцаатай хүүхд бэлгийн багц байгаа юм байна шүү.
За ард санхүүгийн нэгдлээс та хоёртоо за танай гэр бүлд яг энэ хувьцаатай хүүхэд бэлгийн багцыг бэлдээд байна. За ер нь бол 33 ширхэг хувьцаа буюу нэгж бүрэн 30000 төгрөгийн үнэтэй 100,000 төгрөгийн үн бүхий хувьцааг бэлдээд байна. За анх бол 2005 онд үүсгэн байгуулагдсан юм байлээ. Түүнээсээ хойш 30,000% өсөлттэйгээр явж байгаа, маш амжилттай явж байгаа хувьцаагаа өгөхөөр бэлдэж байгаа юм байна шүү. Тэгээд ардын хувьд бол хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За санхүүгийн том нийтлэг компани. За нэгдүгürt нь бидний сайн мэдэх Төвшүүдэн тий буюу одоо Монгол шуудан компани, ард даатгал, крипто валют арилжааны Trade Insight гэх мэтчлэн байгаа шүү. За ингэж хэдүүлээ үргэлжлүүлээ асуулт арай. Хосын даалгавар. Хосын даалгавар. Хоёулаа хоссоор ол хариулна. Харин их юм шиг байна. Их юм шиг байна тий. За хоёр маань хоёулын энэ оролцоо хэрэгтэй. За түрүүний мөн урамшуулт асуулттай төстэй. За яг энэ доор тун утгагүй таалгавар гарах болно. Яаж вэ? Нилээн дацалтай ах шиг түр савсралах уу? Зүгээр гайгүй. Асуултандаа ороод гайгүй сатарч магадгүй. За тэгвэл хэдүүлээ өргөжлүүлээ. За хосын даалгавар нь тун утгагүй даалгавар арна. Гэхдээ түрүүний урамшуулт асуултаа бодвол 60 секундын хугацаанд даалгавраа биелүүлэх юм байна. Энэ асуултанд орж байгаа учраас алдаж болохгүй шүү дээ. Тоглоом дуусчих шүү. За ингэ даалгавар харцгаая. Эвлүүлдэг тоглоомыг гүйцэд эвлүүлнэ үү гэсэн байна. За. Эхлэх үү? За эхлэе. 3 2 1. За эхлэе. Энэ л энд явах юм шиг байна. Тий. Оо биш юм. Дээш. Энэ. За цаг явж байна. 50 секунд. Магад чимээд. Чиш харцсан болохгүй. Манай солонгоч гэсэн юм тийм биш үү? Би юугаас юм тоглоомоор айгүй. Тийм. Хоёр дүүтэй тоглосоор байгаа. Ямар хөөрхөн юм бэ? Цаг тусаг байхад даалгавраа биелүүлж амжилтаа. За солонгогийн маань азар дүүтэйгээ тоглолдог байсан пазл нь яг орж ирж байгаа. Дараа яг хоёр дүүтэй, гуравтай, дөрөвтэй байхгүй. Тэгээ дандаа ийм тоглоом тоглоод хажууд нь тоглосоор байгаа. Ямар хөөрхөн газ хэвдүүлээд биелүүлчихлээ шүү дээ. За баяр үргээ. Та хоёр маань даалгавраас түүх шиг биелүүлж чадлаа. Хосын даалгавар амжилттай биелүүлснээр хувьцаатай хөвгт бэлгийн багцаа эзэд болж чадлаа. 100,000 төгрөгийн хувьцаатай болж чадлаа шүү дээ. За ингээд хэдүүлээ үргэлжлүүлье. 6 дахь асуултын шагнал юу вэ? За энэ бол Rascal and Friends живхний 1 сарын хэрэглээг бид бэлдээд байна. За Шинэ Зеланд улсад яг загвар болон стандартын дагуу биелүүлсэн хүүхдийн арьсыг аль болох хураа байлгадаг хэвдэрлийн чих байна шүү. За 1 сарын хэрэглээг бид бэлдээд байна. За ингээд асуултаа харцгаая. Монголчууд хүүхэдтэй юугаар үлгий хийж өгдөг байсан бэ гэсэн байна. За уламжилт сонирхолтой асуулт байна тий. Ад нь мотор, Б нь нафтсаар, В нь хадгаар, харин Г нь цавгаар гэсэн байна. Хадгаар бол хүүхд зүлгийн гэж байхгүй шүү дээ. Хадаг чинь тийм шишин шүтлэгтэй холбоотой. Тийм модоор бол угаасаа хийхгүй нь ойлгомжтой. Хоёр ногоос хүй боломж байгаа шүү. За. Тэр боломж аав. За тэгээ. За тэгээ. За ингээ оролцогчид бод хүй боломж авах хүслээ. Сайн байна уу та? Ажил тавлаг байна уу? Ажил сайн. За. За манай жаргалынхаа эмч маань бидэнд бас тус олох гэж ирж байгаа шиг байна. За хэдүүлээ 6 дахь асуултан дээр явж байгаа манай хоёр оролцогчид та манаас тус олохгүй юу? Асуулт нь монголчууд хүүхэдтэй юугаар үлгий хийж өгдөг байсан бэ гэсэн асуулт байгаа. Ад нь болохоор модоор, Б нь нафтсаар, В нь хадгаар, Г нь цавгаар гэсэн байна. Та хэлнэ гэж бодож байна. Юу модоор л юм. Модоор уу? Модоор хийжсэн гэж юу? Би модоор гэдэг л монголчууд мэдээж хадгаар хийх нь ойлгомжтой. Нафтас гэдэг чинь тийм цав гэдэг чинь тийм мод нь. Мод уу тий? Мод юм лөө тэгвэл А хэлбэр наад чи. Ах уу? Тий би та гурвынхаа салдыг нэгтгэж авах юм шиг. За тэгвэл А хэлбэр буюу модоор гэсэн хэлбэрийг сонгоод байна. За хэдүүлээ хамтдаа харцгаая. Оо ямар сайн. Тэс сайн юм бэ.
Үрэл гэдэг тийм мод гэдэг гинэ. Яг нь үрэл гэдэг модор өлгийг мэсэлсэн аам мэн гэдэг шүү дээ. Нарс гэдэг модор наад мэсэлсэн аам мэн гэдэг байдаг шүү дээ. Тэр би модор гэж бодсон. Баярлалаа. Баярлалаа. Авч хэлцэхгүй байх шүү дээ. Баярлалаа. За баярлалаа. За ирчихсэн. За. Өстө сони юм би тийм ч. Боломж аваагүй болдрахны үед алтхан ш. За супер шагнал руу хоёулаа ирлээ шүү. За ингээд супер шагналаа дахин харцгаая. За энэ удаагийн супер шагналаа бид Lamor брендийн гэр бүлийн супер бэлгийн багцыг бэлдсэн. За тэр дундаа яг үүнээс нь онцлоход за энэ бүтээгдэхүүнийг би бас онцлмоор байна. За энэ бол давсан гэр. За энэ давсан гэрийн хувьд бол гэр бүлд маш гоё халуун дулаан уур амьсгалыг бий болгодог. За тэгээ орчныхон тэр таагүй уур амьсгал болон ямар нэгэн ням вирусыг устгах чадвартай. Эртээр үеэсээ бид яг ийм төрлийн бүтээгдэхүүнийг гэртээ бас их хадгалан тавьдаг, хүүхдэд зөв энерги өгөхийн тулд байлгадаг байсан юм байна. Чист гоё юм байна тий. Тэгээ түрүүний нөгөө сануулсан хоньны сүүлний тосыг бас дахиад онцолмоор. Хоньны сүүлний тос бол ястаа монголчууд бидний бол уламжлалт гайхалтай арга ухаан тий. Цаадал асуулт арай. За энэ бол эхийн сүгээр хооллох дэлхийн нийтийн 7 хоног хизээ тохиодог вэ гэсэн асуулт байна. 3 сарын эхний 7 хоногт байдаг бахан. За эсвэл 5 сарын эхний 7 хоногт, за эсвэл 8 сарын эхний 7 хоногт, за эсвэл бүр 10 сарын эхний 7 хоногт гэсэн байна. Хаварлах гэж бодож чинь би бол энэ 3 5 сар хоёрын нэг тий. 3 сарын болов. 3 сарын эхний 7 хоногт чинь Мартин 8 метр гэдээ яваад идэг. Тэгж ихийн сүгээр хооллох өдөр гэж юм явдггүй. Эсвэл 8 сар баг. 8 сард тэгж яах би нэг. Тэгвэл 8 сард сонсч байсан. Юу Эргэлцсэн үү? За одоо яах вэ? би болохоор яг сонсож байгааг болохоор. Тэгээ аргагүй солонгогийн манай хувьд нөгөө анхны төрөлчүүд дээ. 5 сарын мөлөө хойлоо ялгал 5 сар төсөн ш 5 сар аваад ицсэн. Тэхүү. Тэгээ би хөлбөр яваад ицсэн. Санал нэгтэй байна уу те? Тий. За Тэхүү. тэхүү. Яах вэ? За тэгээ би хөлбөрийг авчи. За Б хувилбар буюу 5 сарын эхний 7 хоногт эхийн сүгээр хооллох дэлхийн нийтийн 7 хоног гэж боддгоо гэж зайдуулаа харцгаая. 8 сар байсан бахатаар. Яна сонгоцны дараа гэх юм. Харин тий. Одоо яана? 5 сар яасан. Харин тийм ээ. Ямар Биш Швэнөө. Хэдэн сар байсан болоо? за тэгээ нэр хэдэн сар байсан хамтдаа харцгаая. 8 сар чиний чинь зөв байсан биш үү яг тий. 8 сар гэж сонсч байсан. Тэрийг чи хэлдэг байж тий хоёлаа. За яхаа. Тэгэхдээ хоёр маань зөндөө бэлтгэлтэй болсон шүү дээ. Одоо хэдүүлээ харцгаая тий. За лактонатал D витамины 1 сарын хэрэглээ. D3 junior витамины 100-ийн хэрэглээ. Ли той ван брендийн дугуйт вили шүү. За мөн Pigeon брендийн дөнгөж төрсөн хүүхдийн бэлгийн багц. За мөн хувьцаатай хүүхд бэлгийн багц. За тэгээд мөн Roscal and Friends чихний 1 сар хэрэглээг хожигдсан. За мөн 100 сая төгрөг hodсон байгаа тий. За нарны аймагуудаас 5-ыг зөв нэмэрсэн. Түүнээс гадна бүр том биелэг болох. За гэр бүлттэй хайр. Тэгээ олон сайхан зүйл аз жаргалыг бий болгоход бяцхан өртөн удахгүй төлөвлөж байгаа. Аз жаргал гэсэн. Тэгээ нэвтрүүлэгт оролцоход бишвэрсэн маш их баярлалаа та хоёртаа. За баярлалаа. Танаа нэвтрүүлэг гэсэн сайхан нэвтрүүлэг байна уу тий. Оролцсонд баярлалаа. Бэлэг авах үед үлээ. Шууд бэлэг орж ирнэ. За ингээ бэлэгнүүд маань бэлэн боллоо. Баярлалаа. Маш их баярлалаа. Дахин аз жаргал гэсэн. Төрсний тараа эргөө болцгоё. За баяртай. Одоо та хоёроо тавиах хэд аа? Баяртай. Баярлалаа. Яс гоё. Хайр тест. За фанкс харвал. Энэ сартай. За тэгвэл бид жаргал сайхныхаа гэрт ирээд байна. Манай төр хөрөөний тоглоом нэвтрүүлгийн бас нэгэн хөрхөө оролцогч маань солонгоо байсан. Тухайн үед бас нэг жаргал сайхан маа завгүй байгаад нэвтрүүлэгт орч чадаагүй юм шиг л. Солонгоод маань тухайн үед ямар байсан? Зөндөө өвдөлтөө мартаад юу тэр өвдөлт мантай тэр
асуултанд хариулах галзуу. Тэгэл дараа нь тэр нөө бэлгэн аяа гоё байсан. Тэгээд тэр хүүхдийн чихвийн хэрэгжилж байгаа, тэр тоглоом хэрэгжилж байгаа бүгд нь хэрэгжилж байгаа. Аяа гоё байсан. Бидний бас бэлдсэн бэлэг та хоёрт нэмэр олж байгаа. Та гуравт маа нэмэр олж байгаа. Зөндөө нэмэр болж байгаа. Зөв. Охиндоо хин нэлмэр. Эмүүж. Ямар гоё нэр. Аа. Анхны хүүхэд сэтгэл ямар вэ? Гоё. Бүүн баярлал ш та жаргал. За бид та хоёроо та гурваас эргэж ирэхээ үднээс тэгээд нэвтрүүлэгт орсон баярлалаа гэж хэлж тавьж юм аа. Тэгээд гэр бүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Таны хамт олон ч гэсэн сайн сайхан хүсье. Ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд нэвтрүүлэгт орсонд баярлалаа.